Орой мэдрэг үзэгчдээ тавтаа сайхан марцгааж байна уу? Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Монголын мэдээ совгод цоврал сурвалжилгыг бэлтгэлээ. Хүний эрх зөрчигдөж эхлэх хамгийн том шалтгаан нь иргэд өөрсдийнхөө төлөө дуугардаггүй, оролцдоггүй байдлаас үүдэлтэй гэж хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын хэлж байна. Тэд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах нь шийдвэр гаргахад нөлөөлөх ардчилсан хөгжлийн арга зам юмаа гэж дүгнэлээ. Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж иргэдийн оролцооны эрхийг тунхагласан. Төрөөс ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжлээ гэхэд иргэн хүн мэдээлэлтэй байж тухайн үйлчлэгийг хүртдэг. Тиймээс бүтээлч шүүмжлэл бүхий идэвхтэй оролцоо төрийн үйлчлэгийг сайжруулна гэж оролцооны байгууллагынхан ярьлаа. Манай улс яхаа хөгжиж байгаа. Гэхдээ хөгжихийн хажуугаар их олон хүмүүсүүдийг бас тэр хөгжлийн гадуур орхиод байгаа байхгүй юу? Энэ нь бол юугаар илэрч яах вэ гэвэл зөндөө олон ажилгүй хүмүүс байна. Зөндөө олон ядуу хүмүүс байна. Одоо Улаанбаатар хот гэх чинь утаандаа бид нар багтарч өгөх гэж байна. Энэ болгон чинь дандаа хөгжлийн асуудлууд шээ. Хэрвээ бид нар иргэд маань оролцдог байсан бол бид нар ийм бодлогыг хэрэгжүүлээд ингээд одоо энэ сөрөг үр дагаврыг амсаад явж явах ёсгүй. Нэмэгдсэн үрдгийн алан дотор баримтыг авъя гэхэд өгөхгүй байна. Энэ бол одоо оролцсон шүү дээ. Танай том энэ илбэг байгаа үед хамгийн их өртөмтгий хүмүүс бол энэ гэр хорооллын хүүхдүүд байна гэж шүү дээ. Энэ эмнэлгүүд бол ерөөсөө газраар зулаастай болдог гэж байгаа. Иргэн бүр ингээ оролцоо шаардаад энэ бол оролцоо. Эрэгтэйчүүд л гэхээрээ хүний эрхийг зөрчдөг, хүчирхийлэгч гэсэн ойлголтыг халахын зүйтэй. Эрхэн зөрчигддөг хүмүүсийн дийлэнхийг эрчүүд эзэлж байна. Тиймээс нийгэмд эрчүүдийн үнэлэмжийг өсгөж, оролцоог нь хангах тал дээр ч анхаарах хэрэгтэй гэж Монголын эрэгтэйчүүдийн холбооны төлөөлөл хэлсэн юм. Эрэгтэйчүүдийн эмнэлэг үе андарлаа гэж өнөө зөвхөн Улаанбаатарт байж байна. Хөдөө салбаруудад орон нутгад байх ёстой, тэр бол байхгүй байна. Өнөөдөр сургууль оюутнууд дээр эрэгтэй хүүхдүүд зөөхөн байна. Оюутны эсрэлтэн дээр одоо ингээ 10-20 гаруй сургуулийн хүүхдүүд нэг ангид байна гэхэд нэг 7-8хан эрэгтэй бусд нь октод байна. Замын түгжрэл, агаарын бохирдол, хог хаягдал гихчлэн асуудал бүртээ тулгархад оролцоо чухал. Тийм ч учраас оролцооныхоо эрхийг хангаж чадахгүйгээр цааш олон сэдвээр дуурах боломжгүй гэдгийг энд цугласан хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагынхан дуу нэгтээ онцолсон юм. Оролцооны асуудлыг сайжруулахын тулд ахмад наснуудын нийгмийн амьдрал дахь үүрэг нөлөөг нэмэгдүүлэх нь чухлаа гэж иргэд үзэж байна. Манай улсад 320 мянга орчим ахмад настан бий. Гэвч тэдний сурч хөгжих, хөдөлмөрлөх, эрүүл байх эрх нь бүрэн хангагдаж чадахгүй байгааг хэллээ. Дэлхийн хүн амын насжилт харьцангуй тогтворж иж 2050 он гэхэд хүн амын 20-оос доошгүй хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзлэх төлөвтэй байна. Иймээс хэдий гавьяаныхаа амралтанд гарсан ч залууст заа зөвлөн ажиллах чадвартай, хүсэлтэй байгаа ахмадуудаа дэмждэг байгаасай. Бид бол баялаг бүтээгч юм шүү гэдгийг ахмадууд хүссэн юм. Өчнөө тэр одоо хөдөлмөрлөх эрч хүчтэй, эрүүл мэнд нь одоо сайн чирэг биетэй ийм улсууд бол тэгээд яалтчгүй одоо өндөр насны тэтгэвртэн болчоод одоо нийгмийн идэвхгүй одоо ийм л иргэн болоод хувирчиж байна. Тэгтэл энэ хүнд чинь өчнөө хөдөлмөрлөх чадвар нь байна, ажлын туршлага нь байна, тийм ээ, мэдлэг нь байна. Энэ одоо зүйлүүдийг улс орондоо уг нь авдаг бол бас нэлээд одоо хувь нэмэр болох болцоотой юм уу? Хөнгөлтэй юм гэл өгдөг. Тэнд чинь одоо гадаа заримдаа баахан очир болчих юм. Лимит нь дууссан, худалдаад хэмжээ дууссан гэл ингээл тэгээд баахан очроос олон улсад хасгиж байх жишээтэй. Ямар нэгэн хөнгөлөлт идлүүлэх тухай заадаг хэдий ч гэлээ гэсэн тэр нь бодтойгоор хурж байгаа асуудал бол байдаггүй. Нийт ахмад наснуудын 90 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байдаг. Энэ нь эд насаа эх орныхоо төлөө эхийг хийж бүтээхэд зориулсан тэдний хувьд эдийн засгийн эрхэм зөрчигдсөний нэг нотолгоо гэж ахмадуудын төлөөлөл хэлж байна. Настай боллоо гэд хүний цаанаас хасагдчих болохгүй шүү дээ. Гэтэл гадаадын орнууд ээжс хүүхд мэдлэнгүүд ахмад болох бүх зүйлийг зохицуулдаг. Манайх болохоор ахмад хүн гэдэг бол хэрэггүй ус өмнө тоонд оруулдаг. Тэгэхээр энэ байдлыг бид өөрчлөх ёстой юм. Одоо өнөөдөр энд байгаа бүх залуучууд ирээдүйд ахмад болоход таатай амьдрах тэр нөхцөлийг өнөөдрөөс бэлтгэх ёстой. Монголын чөлөөт ахмадын холбоо энэ онд олон улсын ахмадын байгууллагын гишүүнээр илсээд байгаа юм. Цаашид ахмадуудын сурч хөгжих, хөдөлмөрлөх, оролцооны эрхийг хангахад түлхүү анхаарах болно гэдгийг Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн ярьж байлаа. Манай улсын хэмжээгээр сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүрээнд хүний эрх зөрчигддөг, хүчирхийллийн үйлдэл гаргадаг байдал байнга нэмэгдэж байгааг холбогдох байгууллагынхан сануулж байна.
Улсын хурлын хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм а. Улсын хурлын холбогдох ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслөөр бол гэр бүлийн хүчирхийллийг яаж гаргахгүй байх вэ гэдэгт анхаарсан өргөссөн сэргийлэхэд чиглэсэн зохицуултуудыг хийн. За хүчирхийлэл гарлаа гэхэд даамжруулахгүйгээр хүнд хор хохирол учруулахгүйгээр яаж зогсоох вэ гэдэгт анхаарна гэсэн чиглэлтэй байна. За тухайн хуулийн төслийн гол үзэл баримтлал нь гэр бүлийн зөрчлийг нэмэгдүүлэх юм уу салгахад чиглээгүй. За гэр бүлийн гишүүдэд олон талын үйлчилгээг үзүүлдэг байх, аль болох дэмжихэд чиглэнэ гэдгийг ажлын хэсгийн гишүүн хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Инх Жаргал тайлбарлаж байна. Зөрчлийг бол аль болохоор бага шатанд нь эрт шатанд нь хүчиргэлэхгүйгээр эсвэл хэн нэгэнтэй дарамт үзүүлэхгүйгээр эв зөвгээр хүндэтгэлтэй байдлаар яаж зохицол сурах вэ гэдэг тэр нөгөө боловсролыг гэр бүлд олгох бас хосууд хоорондоо ойлголцохгүй байлаа гэхэд сэтгэл зүйн одоо болон хуулийн тэгээд мэрэгжлийн түвшин зөвлөгөө өгөх 8 төрлийн үйлчилгээ бол энэ хуулийн төсөл дээр бол тусгагдсан байгаа. За тухайн хуулийн төслөөр бол иргэд байгууллагуудын хувьд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм уу өртөж болзошгүй гэдгийг мэдсэн тохиолдолд холбогдох байгууллагуудад заавал мэдээлдэг байх үүргийг хүлээлгэнэ. За хэрвээ хүүхэд эцэг эх болон асран хамгаалагч харгалзан дэмжигчийнхээ хүчирхийлэлд өртөж байвал холбогдох байгууллагын тусгаалсан хамгаалтанд авдаг байхаар хууль эрх зүйн зохицуулт хийх тухай асуудал яригдж байна. За гэхдээ эцэг эхчүүд хүүхэдтэй хатуухан үг хэлчихэж болохооргүй хууль эрх зүйн нөхцөл байдал үүсэх мэтээр буруу ойлголтыг нийгэмд бий болгож болохгүй гэдгийгч улсын хурлын ажлын хэсгийн төлөөлөл тайлбарлаж байна. За хуулийн төслөөр бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт хийгдэж байгаа. За хүчирхийллийн зарим үйлдэлийг зөрчил тооцож буруутныг баривчлах, ноцтой үйлдэлийг гэмт хэрэгт тооцож хорихол оноодог болох тухай асуудал хуулийн төслийн хэлцүүлгийн явцад яригдж байгаамаа. Холбогдох байгууллагуудын гаргасан судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалж сүүрлийн 6 жилийн хугацаанд 94 хүн амнасаа алдсан байна. 2015 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 5,000 хүн бэртэж гэмтжээ. Дараагийн мэдээ. Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндэрч байгаа болохоор хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт эрсдлээ сэргийлж хамгаалах зорилгоор нийслэлийн засаг дарга захирамж гаргасан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо хөндөрч хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг их асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл зохион байгууллаа. За нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, за үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өгсөн байна. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж халамжийн төв, 18 хүүхдийг хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицолборд шилжүүлэн өглөө. Хин нэгнийхээ зүгээс хамтарч амьдарч байгаа хин нэгнийхээ зүгээс хүүхдүүд бол хүчирхийлэл, дарамт, төгшүүр тэгэл гэр орноосоо хөөгдсөн байдалтай энээсээ болоод юм ингээд гэртээ очихаас айгаад дахиж зодуулахаас айгаад ингээд одоо өөрсдөд нь хамгийн тааламжтай байгаа буюу найз нөхөдтэй байгаа тий хүмүүс ингээд хараад ингээд хоол унд өгж байгаа, тайван байж байгаа, инээж ханиаж байгаа гэдэг ийм орчныг ингээд сонгоод гараад ирсэн. Нөгөө байрнуудын маань орц хонглоор за өдрийн цагаар нөгөө үйлчилгээний төвүүдээр хоолны газар болоод за худалдаа үйлчилгээний төв заах дараадаа бас илрүүлэлтийг бас хийсэн байгаа. Хүүхдүүдэд юун төрөнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж дулаан хувцсаар хангасан байна. За үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэрэгжлийн эмчнэр үзлэг хийжээ. Арсны өвчин одоо өөрөөр хэлэх юм бол хамуу арсны өвчин бол нэг 7 хувьтай. За бүрний өвчин бол 5 хувьтай. За тэгээд яг ер нь бол сэтгц талдаа. За жоохон тийм дэлгэцийн донтолын хамааралтай хүүхдүүд их хувьд эзэлж байна. Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан. За 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан. Хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай зохицолборт байрлууллаа. Цаашид эдгээр хүүхдүүдийг бүх төрлийн сургалтанд хамруулах юм байна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужааны сургалт, барилгын өргөн мэргэжлийн сургалтанд хамруулна. За мөн биеийн тамир спортын сургалт оролцдог, биеийн тамирын сургалтанд ер нь хамруулна. Урлагийн хөгжмийн сургалтад байгаа.
За гадуур хоног төөрүүлж яваа хүүхдүүдийн дийлэнх нь PC тоглоомын газар хоноглдог байсан байна. Хүүхдүүдийг гэрээсээ даажгаад хүргэж байгаа шалтгаан нь за нэг талаас гэр бүлийн орчин нөлөөлж байгаа ч нөгөө талдаа мөн компьютер тоглоомын газрууд тэднийг их татаж байна гэж үзэж байна. Хүүхдүүдийн одоо байдлаас ингээд ярианаас нь харж байхад бол өдрийн цагаар бол сүм хийдүүдээр орж хоолдог юм ээ. Оройн цагаар бол энэ PC тоглоомын газар хондог гэж. Тэгэхээр зарим одоо ер нь олон PC тоглоомын газар дүүрэг дээр байдаг. Энэ дээр бол хүүхдээс одоо мөнгө төгрөг аваад хонуулдаг гэсэн ийм бол яриа. Тэгэхээр цаашдаа бидний PC тоглоомын газрууд руу бол бас шалгалт оруулж бас тэр зөвшөөрлгөө бас тодорхой энэ PC тоглоомны ажиллах цагийн хуваар эдгээр дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Мөн хүүхдтэйгээ харгас хэрцгий харьцдаг, гэрээсээ даажиж тэнхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлхийг онцолж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу цагдаа, эрүүл мэнд тасрамж халамжийн байгууллагууд болон хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицлбор, нийслэлийн болон дүүргүүдийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрууд хамтран ажиллалаа. Охид эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллийг дасан зогсоох, тэдний эрхийг хамгаалахын тулд хууль эрхцэн орчинд шинжилэх хэрэгтэй. Мөн энэ талын зөрчлийн талаар иргэдэд мэдээлэл өгөх нь чухал байгааг хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлж байна. Хаалттай хаалганы цаана охид эмэгтэйчүүдийн эрх нууц далд хэлбэрээр зөрчигдсөөр байна. За тэгвэл охид эмэгтэйчүүд эрхэнд зөрчигдсөн үед хаана хандхаа мэдэж байна уу? Ер нь бол яг ямар эрх яаж зөрчигдсөнөөс хамаарат аль байгууллагад яаж хандхаа шийдэн л дээ. Би өөрөө бол эрх зүйч мэрэгчлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол мэднэ. Сүүлийн үед охид эмэгтэйчүүдтэй холбоотой бас олон тийм ээ хүний эрхийг зөрчсөн одоо зөрчлүүд гардаг шүү дээ. Энэ тохиолдолд та хаана хандах вэ? Хүчирхийллийн эсрэг үндэсний төвдөл хандна да. Одоо тэгэл хамгийн наад зах нь хамгийн мэддээл цагдаад л хандна. Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа. За иймд олон нийтэд хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчноор тэдний эрхийг хамгаалах хэрэгтэйг төрийн бас байгууллагын төлөөллүүд хэлж байна. Анхаарах зүйл бол яг нөө охтын аюулгүй байдлыг хангахтай гэр бүлийн орчин, сургуулийн орчин, олон нийтийн орчинд бол охтыг яг аюулгүй эрүүл орчинд нь амьдрах тэр эрхийг нь бий болгох хэрэгтэй. Тэрнээс гадна яг өсвөр насны охтын томд хамгийн их нөө тулгамдаа асуудал бол төрөлтэй асуудал байгаа. Охтод одоо бол яг эрүүл мэндийн хичээл орох байгаа. Нөхөн үржих эрүүл мэндийн талаарх охтод ямар ч мэдлэг мэдээлэлгүй байгаагаасаа үндэслээд үр хүндэт олон охтын жирэмслэл төрөлтэй асуудал урд жилүүдийнхээс илүү нэмэгдэж байгаа. Эргүүлээд олон нийт юу гэж хараад байна гэхээр охтыг шууд өөрснийг нь буруутгаад энэ одоо буруу явдалтаагаас болоод охтод одоо ийм эрс төрж ийн гэдэг нийгэмдэр нөгөө эргүүлээд охтыг ялгуурлан гадуурхах дарам шахалт үзүүлсэн нэмэгдээд байгаа. Хүчирхийлэлтэй тэмцэхэд бол мэдээж нэгдүгээрт хууль бодлого нь сайн байх ёстой. За хоёрдугаарт олон нийтийн оролцоо маш сайн байх ёстой. Хүчирхийлэл болж байгаа талаар мэдээлэх, энэний хажуугаар дугуй өнгөрөхгүй, энэ бол болохгүй маа, байж болшгүй юм а гэдгийг хүн болгон мэддэг. Хүчирхийллийг таслан зогсоохын төлөө одоо цагдаагийн байгууллага ч юм уу бусад үүрэг хүлээсэн байгууллагад мэдэгддэг байх шаардлагатай. Охид эмэгтэйчүүдийн эрхэн зөрчигдсөн зарим тоо баримтаас үзвэл 1995-аас 2014 онд хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлсэн 14547 хүний 73% нь бие махбодын, 86% нь эдийн засгийн, 39% нь бэлгийн, 100% нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэх тоо мэдээ байна. Жил бүрийн ардчлал хүний эрхийн өдрийг тохиолдуулан төр нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмунх хагсны хөшөөнд нийслэлийн удирдлагууд болон нийгмийн зарим төлөөллийнхэн цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Жамбын Батмунх хагсан Монгол улсын өөрчлөлт, шинжилгээг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчлалын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчлалын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн андууд төрөл садан нь дурсаж байна. Батмунх дарга бол ардчилсан хувьсгалыг ялахад үнийн чанартай ямар ч одоо цус гаргахгүйгээр тэмцэлгүйгээр ингэж одоо ялуулж тэрийг одоо хүлээн зөвшөөрч Монголын залуучуудын зорилтыг одоо хэрэгжүүлсэн ийм хүн. Өөрөөр хэлбэл ардчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь оруулсан ийм хүн байгаамаа. Тэртех 1989 онд ардчлалыг бас энэ өөрчлөлт байгуулалтыг хүсэж тэмүүлж явсан тухайн үеийн эсэргүүцэл тэмцэл жагсаал цуглааныг зохион байгуулж явсан нөхдүүдтэй бас эвийг олж эвийн аргаар энэ 50 замаар шилжих процессыг хийснээрээ түүхэнд бас тод өнгөөр бичигдэн үлдсэн юм хүн байлаа.
Жамбын Батмүх агсан нь сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхлэж бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар ардын хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан юм а. Авилгыг үл твчхөө үзэл бодол үйл ажиллагааг хаасайгүй өрнүүлэх нь нэн чухлаа гэж улсын хурлын дарга инх болд үзэж байна. Мөн хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангахад байнга анхаарч ажиллах шаардлагатай байгааг улсын хурлын дарга чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ дурдлаа. Олон улсын байгууллагаас гаргасан авилгын төсөөллийн индексийн дүнгээр манай улсын эзлэх байр сүүлийн жилүүдэд байнга урагшилсан. 2015 оны байдлаар дэлхийн 168 улс орноос 72-т жагсаж, өмнөх жилийнхээс 8 байраар урагшилсан нь сайн хэрэг боловч авилга үнэхээр хумигдж эрүүл шударга нийгмийг цогцлоох замдаа шуударч чадаагүй байна гэдгийг улсын хурлын дарга инх болд сануулж байна. Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, мөнгө санхүүгийн хомсдол нүүрэлсэн өнөөгийн цаг үед авилгыг үл твчих үзэл бодол үйл ажиллагааг хаасайгүй газар бүр өрнүүлэх нь чухал боллоо гэж улсын хурлын дарга үзэж байна. Саяхан улсын хурлаас авилгалтай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Энэ бол хууль эрх зүйн хүрээнд бид бас нэгэн шин алхам хийсэн гэсэн үг юм а. Энэ парламент авилгалын талаар үүнээс илүү ихийг хийгээсэй гэж би хүсэж байгаа. Юуны өмнө сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хууль, эдгээр хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн авилгалыг зогсоох, намуудын санхүүжилтийг эд тул болгох, төрийн өндөр албан тушаалтны халдшгүй байдлын талаарх хуулийн зохицуултыг өөрчлөх талаар олон жил үргэлжилсэн яриаг бодит ажил хэрэг болгох ёстой юм а. Альва нэгэн ялгуурлал хүчирхийлэлд өртөж нэр төр алдар хүнд хүний мөн чанараа гутаалган хохирсон хүмүүсийн эрхийг хамгаалж тэмцгэнж хууль тогтоогчдын төдүүгийн хүн бүхний эрхэм үүрэг гэдгийг улсын хурлын дарга инх болд сануулж байна. Боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, хөдөлмөрлөх, эдийн засгийн боломж эдлэх, түүх соёлын уламжлалаа хадгалах эрхийг баталгаатай хангах, эрхийг нь зөрчиж байгаа аливаа үйлдэлтэд тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжилтийг нь хангах талаар байнга анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн байр сууриач улсын хурлын дарга илэрхийллээ. Парламентчдын дэлхийн байгууллагын игнэнд нэгдэж хууль эрх зүйн аргаар авилгаа сэргийлэх, ялангуяа өндөр түвшний авилгатай тэмцэх төрийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа ил тод нээлттэй албан тушаалтнууд авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой гэдгийг улсын хурлын дарга инх болд хэлсэн үгэндээ онцолсон юм а. Цагийн хүртээ хамтаагаад баярлалаа. Энэ сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд мал тоолгын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил анх удаа хяналтын тоолгыг хийж байна. Учир нь малчид банкнаас зээл авах барьцаа хөрөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхийн тулд малынхаа тоог өсгөж тоолуулдаг их хардлага үүссэн гэж албаны хүмүүс хэлж байгаа юм а. 2015 оны мал тоолгын дүн мэдээгээр манай улсын мал сүрэг 55.9 саяд хүрээд байгаа. Гэхдээ энэ тон бодиттой хэсэг нь эргэлзээтэй. Зарим сумдын тооллогын комисс биечлэн тоолдоггүй, утсаар тоогоо аваад нэгтгэдэг гэх яриа зарим мэргэжлийн хүмүүсийн дунд гарсан учраас энэ жилийн мал тооллогыг хийхдээ засгийн газраас тодорхой чиглэл гаргаж хяналтын тооллогыг давхар хийхээр болсон. Гэхдээ бүх малыг тоолохгүй төврийн аргаар 16 аймгийн 40-од суманд тооллого хийх юм байна. Ер нь өвөлжих малын тоо бол 60.8 сая мал байна. Онцлогоо шилжүүлэх юм бол 100 сая хүрчжээ. Тэгэхээр зэрэг энэ тоо одоо бас бодитгүй юу гэдэг дээр бол хяналтын тоолго хийж байгаа. Хяналтын тоолго хийсэнгээр бол бид нэр одоо бодит тоолго явж гин үү, утсаар аваагүй үз тийм ээ. Тэгээ цаад нь бол одоо яг нүүдээс тоолж гин үгүй юу? Тэр тоо хоорондоо таарж гин үгүй юу гэдэг ийм мэдээллийг бид нэр илүү их тодорхойлох зорж байгаамаа. Төв аймгийн Батсанбүр сумынхаа аймгийнхаа 4 багийн нутагт тооллого хийх баг гаргаж төрийн албан хаагчдаа дайчлан ажиллуулж байгаа юм байна. Өнөөдөр тус сумын 4-р багийн малчин Азагинд албаны хүмүүс ирж хяналтын тооллого хийлээ. Тус сумын хувьд өнгөрсөн жил 68,000 гаруй мал тоолуулжээ. Өвөлжилт бас хөндөрч цас бол нэг 25-аас 30, зарим газараа бол нэг 35 см-ийн зузаантай байна. Тэрэг техникийг бол ерөөсөө туулах чадвар сайтай автомашинаар мал тооллогын багийг гаргаж, мал тоолгын хувь манай сумын хэмжээнд нэг
60 гаруй хувьтай одоо малаа бол бүртгээд мэдээллийн сандаа одоо шивэх ажил явагдаж. Малын тоо тоолгын өссөнтэй холбоотойгоор жил ирэх бүр бэлчээрийн дац хэтэрч байна. Тиймээс малын тооны хойноос хөөцөлдөх биш чанарыг сайжруулах талаар ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. 12 аймагуудад цөм сүргүүдээр дамжуулаад малын чанарыг сайжруулах ажлыг бол эрчимжүүлж одоо энэ орон нутагт ажиллаж байгаа үржлийн төвүүдийг бол одоо эрчимжүүлсэн ажил аян одоо өрнөхөөр бид нар бас төлөвлөсөн ажиллаж байна. Улсын хэмжээнд мал тоолгын сарын 17-ны өдөр дууссан үүнтэй зэрэгцээд хяналтын тоолгын дүн мэдээ гарч хооронд нь тулгаснаар тоолго үнэн зөв хийгдсэн эсэхэд дүгнэлт хийх юм байна. Манай улс 400-аад мянган толгой тэмээ харин 600-аад мянган сарлагтай. Өнөөдөр манай малчид сарлагыг ихтэл зөвхөн махс үү, их сайндан ширийг навч тушаах байдлаар ашиг шимийг нь хүртэж байна. Гэтэл сарлагын хөврөөр хийсэн бүтээгдэхүүн яг л ямааны ноолууртай адил үнэлгээ өндөртэй экспортод гаргавал ашиг ихтэй бүтээгдэхүүн гэдгийг швейцарчууд сүүлийн 3 жил зааж сургажээ. Үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж нөгөө талдаа Монгол сарлагын хөврөөр хийсэн бүтээгдэхүүн экспортын нэг шин төрлийн орлого болж чадсан байна. Аранга Баянгор говьалта Увс хов Завхан цэрэг аймагуд өндөрлөг бүсэд оршдог болоод харьцангуй олон сарлагтай. Тэгвэл энэ аймгийн малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд сарлагын өврийг бэлтгэх арга аргачлалыг малчдад зааж өгч тусгай багаж хэрэгсэлтэйч болгожээ. Мөн тусгай оршоогоор дамжуулан сарлагын хөврийг нүнтэй авч энэ түүхий эдийн зөвхөн дотооддоо бүтээгдэхүүн хийгээд гадагш нь гаргадаг үйлдвэрүүдэд шууд бэлтгэн нийлүүлдэг тогтолцоонд шилжжээ. Баянгор аймгийн хэмжээ сүүлийн 10 гаруй тонн сарлагын хөврийг 2 жилийн хугацаанд бэлтгэн үйлдвэрлэлдээ нийлүүлсэн байна. Үйлдвэрлэгчид малчид горшоо 3-ыг холбож өгснөөрөө бэлтгэн нийлүүлэлтээр хязгаарсан. Нөгөөтэйгүр үнэлэмжинд дээшсэн. Малчдад бас тодорхой хэмжээний орлого орж байгаа. Ер нь ямар ноолууртай дүүцхүүц хэмжээний нарийн ширхэгтэй бүтээгдэхүүн шүү дээ. Малчтаас 1 кг сарлагын хөврийг 8-аас 9 мянган төгрөгөөр авчна. Сарлаг эдэгээр том биетэйч багахан хэмжээний хөвөр гардаг. 1 кг бохир хөврийг угаа цэвэрлсэний эцэс сая бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үлддэг хэмжээ нь ердөө 25% бодвол гарц их багтай. Гарц багтаатай адил чанар нь харин ноолуураас өндөр гэдгийг ингэж тайлбарлаж байна. Сарлагын хөвөр бол ямааны ноолуур тэмээний ноостой харьцуулахад илүү дулаан байна гэж. Америкийн одоо лаборатори гэдэг нэг Kashmir Camel Hair Association гэдэг тэдний судалгаагаар бол ноолуураас 17%-аар дулаахан байна гэж гарсан байна. Эдгээр давуу талын түшиглэн бүтээгдэхүүн хийж Европын зах зээл сарлагын хөвөр тормны ноосоор хийсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг болтол нь малчтаас эхлээд үйлдвэрлэгчийг хүртэл Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл чадахжуулж өгчээ. Чанартай сарлагын өвөр тэмээний ноосон бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр таниулах замаар тэдний нөгөө үн үртэг үнэлэмжийг нэмэгдүүлэх. Тэгээд бэлэн бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр үнэлэмж нэмэгдээд ирэхэд эргээгээ түүхий эдийн үнэлэмж өөрөө нэмэгдэн штэ. Тэр хэрээрээ малчны орлого нэмэгдэнэ. Одоо дээр дурдсан аймгийн малчид сарлаг тормны ноосоо тушаагаад байнгын орлоготой. Харин хоршоод нь орон нутагт ажлын байр бий болгож байгаа бол үйлдвэрлэгчид нь гаднаас байнгын захиалгатай ажиллаж байгаа гэд Монгол хүн мал сүргийнхаа үр шимийг бүрэн хүртэх чадварыг эзэмшүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл бэлэн загас өгөх бус загас барих аргыг нь зааж өгсөн гэсэн үг. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Монголын сэтгүүлчдийн эвлэл нэг жилийнхэн ажлыг дүгнэж 2016 онд өрөвдөлтөд ажилласан сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Энэ жил олон үйл явдлууд өрнсөн сэтгүүлчдийн хувьд уран бүтээл 10 жил байсан гэдгийг салбарынхан онцоллоо. 2016 онд онцлог олон үйл явдал болсон. Манай улс сонгууль шин засгийн газраа байгуулсан. Мөн олон улсын асемийн уулзалтыг их орондоо анхудаа зохион байгууллаа. Түүнчлэн олон улсын зуны олимп болж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч саяхан сонгогдсон гэд олон зүйлийг дурдж болно. Болсон бүх үйл явдлыг цаг минут алдахгүй мэдээж өгсөн хэвлэл мэдээллийн салбарынхан шилдэгүүдээ инхүү урамшуулж шагнасан юм а. Үндэсний өдөр тутмын болон 7-10 хоног тутмын сонины редакц устай өөрөө хуваараа одоо холбоо хэлгээ тогтоож
Тэгээд сэтгүүлчдийн байгууллагын одоо чиг зорилго их хурлаас төвшүүлсэн бодлого тэр сонин редакцуудын одоо нийтийн бодлогот тохируулж мэдээ материалаа бэлдэх гэдэг бол бас бидэнд бол нэлээд одоо шалгууртай нэлээд бас ажил төрөл хичээл зүтгэл шаардсан юм ажил байдаг. Их Тэнгэрийн 7.4 га газрыг засгийн газрын тогтоолгүй зарчаа гэдэг цуврал сурвалжлагууд бас албаны хүмүүсийн байр суурьтай тэнцвэртэй мэдээлэлтэй сурвалжлагаараа өртөж байна. Нэвтрүүлгийн гол санаа нь юу вэ гэхээр ерөөсөө үзэгний үзүүрээр одоо албан тушаалтнууд үзэгний үзүүр хөндөгдөд одоо нэг хүний амьдрал хөндөгдөж байна. Тэр хүний амьдрал дээр цаана бүхэл бүтэн өөрхийн амьдрал инхүү хөндөгдөж байна гэдгийг л гаргасан. 2016 он бол яг нийгэм эдийн засгийн хувьд одоо эдийн засгийн хүндрэл тулгымцаа асуудал бол хамгийн их байсан. Энэ утгаараа бас эдийн засгийн нийтлэл сурвалжлах мэдээ нийтлэг бол одоо хамгийн их битсэн. Тэр хүрээндээ бол боломж гарцыг эрэлхийлсэн. Ирэх 2017 он манай улсын хувьд мөн л онцлог жил болно. Бид ерөнхийлөгчөө сонгоно. Үүнээс гадна эдийн засгийн хүнд байдлаас богино хугацаанд гарах гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь сэтгүүлчдийн үүрэг. Улс орны эдийн засгийн хүнд байдал хэвлэлийн зах зээлд ч нөлөөлж байгааг Монголын сэтгүүлч дэвлэлийн удирдлагууд хэлж байлаа. Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдсэн ийм хэлбэрлүү шилжих байх гэж бодож байна. Яагаад гэвэл одоо дэлхийд даяараа бол сонин телевиз, сайт, радио энэ бүгд бол нэгдэж нэг бүтэц болж тэгээд тус тусдаа уншигч үзэгч гэж ярьдаг байсан бол хэрэглэгч гэж ярьдаг ийм байдал руу төлхөө шилжиж байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Монголын хэвлэл мэдээллийн хэм бол бас хэдийгээр хямралтай төвөгтэй ийм эдийн засгийн юм хэцүү байгаа ч гэсэн ямар ч үсэн гэсэн өөрсдийнхөө үүргийг боломжийн хэмжээнд биелүүлсэн ийм жил гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн оны шилдэгүүдийг шалгаруулахдаа оны шилдэг сэтгүүлч, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн хоёр төрлөөр шагнаж урамшуулсан. Шилдэг сэтгүүлчдийн шагналыг 13 бүтээлч авсан бол оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын шагналыг 8 байгууллага авлаа. Тухайлбал шилдэг сайтаар Монцомын агентлаг шалгарсан бол оны шилдэг сониноор өдрийн сонин шалгарсан юм а. Одоо аймаг орон нутгаас ирүүлсэн зарим мэдээ хүргье. Дархангуул аймгийн залуу эмч нарын анх дугаар чуулган болсон байна. Чуулган зохион байгуулснаар мэдлэг боловсролоо хуваалцах, хамтран ажиллах, харилцаа холбоогоо дээшлүүлэх боломж нээглээ гэж тэд үзэж байна. Дархангуул аймгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа нь залуу эмч нарын оролцоотой салшгүй холбоотой гэж чуулганд оролцогчид дүгнэж байна. Аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг өөрийнхөө сумын эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлгүүдэд 23-аас 40 насны нийтдээ 70 гаруй эмч ажилладаг. Тэд нийт эмч нарын 40%-ийг эзэлж байна. Ерөнхийдөө гол ач холбогдол нь эмч нарын дунд түгээмэл байхгүй байгаа. Ерөнхийдөө ажиглагдахгүй гол шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ, гадаад хэлний карьер өсгөх, гадаадд суралцж мэргэжил боловсроо дээшлүүлэх, гадаад улс орны хөгжилтэй улс орнуудын туршлагыг орон нутагт нэвтрүүлэх, шин санаачлагыг дэвшүүлэх энэ ажил маань бас жоохон залуучуудын нүдээр харахад жоохон хоцрогдмол байдалтай байгаа. Цахим сүлжээ асар хүчтэй хөгжсөн өнөө үед иргэд эрүүл мэндийн өвчин эмгэгтэй холбоотой мэдээллүүдийг төвөггүй авахын зэрэгцээ. Эрүүл мэндийн системийн алдааг хүчтэй шүүмжилдэг нь нууц бишээ. Тиймээс эмч нарт өндөр шаардлага сорилтод тулгарч байгааг чуулганд оролцогчид онцоллоо. Эмч нар маань ер нь бие биенээсээ залуу эмч нар хоорондоо бие биенээсээ суралцах боломж бас их өндөр байж болох юм а тий. За тэгээд нэг нь манлайлж байгаа хүнийг дагаа үлгэр жишээ аваад тий жишээлд аваад илүү сайн суралцах төрөл бүрийн яг гадны орн гэхгүй ч гэсэн тэр хүн манлайлж байгаа эмчээс суралцах боломжуудыг их олж авах болов. Нэг хамт баг болон болж ажиллах тий тэгээд шинэ хоорондоо мэдээлэл солилцох ч юм уу тий тийм зүйлийг зорж ирсэн байгаа. Залуу эмч нарын анх дугаар чуулганд оролцогчдод залуу эмч нарын мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 20 дугаар зууны Монгол улсын шашин төрийн нэр зүтгэлтэн Дэлөв хотогт Жамсран живийн чандар буюу лагшин биеийн ацтад их шүтэнийг залах ёслол Завхан аймагт боллоо. Дэлөв хотогтын чандарыг түүний шавийн төрсөн хүүхэд болох Гиамо Палжтад хадгалагдаж байсныг Америкийн нэгдсэн улсаас залан авчирчээ. Энэ талаар Монголын мэдээ сувгийн Завхан аймаг тосор уучлаагч Оюун Эрдэнэ мэдээ ирүүллээ. Жамсран жав бол 5 настай байх үедээ Дэлөв хотогтын 5 дугаар дүрээр тодорсон шашны томоохон зүтгэлтэн төдийгүй эх орныхоо тусгаар тогтнол бүрийн эрхт байдлын төлөө харин нутагт бие сэтгэлээ зориулсан түүхэн гавьяатай нэгэн байсан гэж
үздэг. За түүний хувьд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр баруун хязгаар нутгийг тохируулахад онцгой үүргийг гүйцэтгэж Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсүүлэхэд түүхэн хувь нэмрийг оруулж байсан байна. Чандар залах гэдэг бол сүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд бол шүтэн болж байгаа. Зүгээр сүсэг бишрлээс тусдаа ингээд аваад үзэх юм бол энэ ер нь бол бид нэр хүүхд эцсийнхээ одоо энэ чандар шүтэн чандрыг бол одоо бид нэр ингэж зарим хүмүүс авч хадгалдаг, өөрсдийнх нь нутаг оронд нь аваачдаг одоо ийм зан үйлүүд хийдэг шүү дээ. Энэ хүний хэрэглэж байгаа одоо шүтлэгийн нэг мааны хорлол badдаг байсан гарын. Тэгээ өглөө болгон юу хийдэг байсан бол үндийгээд орноос ерөөсөн үндийгт нь мааны хорлоо хэрэгүүлээд ард түмэн Монгол орон нутгаа бодож Монголын ард түмнээ бодож залбирч ядаг байсан байхгүй юу. Дэлав хотогт Жамсран жавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтэнийг Завхан аймгийн музейд залж түүний хэрглэж байсан арц хүж зулын гол зэрэг тахилын зүйлсийг гэж байрлуулсан байна. За мөн хотогтын өөрийнх нь дуу хоолоогоор айлдсан номын хуурцгийг сүсгтэн олонд сонсгосон байна. Цаашид бид Завхнуудын одоо сүсгтэн олон лам хуургууд одоо шишинтэн хүмүүс бүгд одоо энэ гентний дээдлж энэ гентнийхаа одоо чандар энэ сайхан лагшинд мөргөж айц чанлаг хүртэж цаашдаа Завхан нутагт одоо шарын шишин болоод ус төр тогчиж сайхан болох байхаа. Энэ шүтэний сургаа бүтээсний дараагаар бол зөвхөн аймгийн засаг даргын захирамжаар залдаг, аймгийн засаг даргын захирамжаар дүүцэн өдрүүдээр гандандаа зал төмөн олноо мөргүүлдэг, төмөн сүсгтэн олондоо одоо дээжилдэг ийм сайхан ёслол бүхий жоромтой болно. За Монголын шашин төрийн нэрц зүтгэлтэн Дэлав хотогт Жамсран жав агсныг 1990 онд цагаатгаж байсан. За Дэлав хотогтын лагшин биеийн их шүтэнийг залах ёслол төр шашны байгууллагын болон сүсгтэн олонны төлөөлөл оролцсон байна. Захын одоо зочил өгсөн ийм Говьолтой аймгийн тэмээчдийн наадам бэгэр суманд боллоо. Наадамд 400-га тэмээчин оролцсон байна. Энэ удаагийн наадамд Говьолтой Баян-Хонгор аймгийнхан 670 гаруй тэмээ уралдуулжээ. Уралдаанд Эрдэнэ Чандаман сумынхны тэмээ манлайсан байна. Харин бэгэр Эрдэнэ Чандаман 9 булаг сундын тэмээчид мөнгөн бойлын эздээр тодорч зарим тэмээчинд аймгийн уяач цол олгоод байгаа юм а. Энэ төрөм цугларсан энэ их говийн тэмээний вэстэрсэн хөдөөний тэмээчд малчин ард түмэндээ одоо сайхан тарган давтай өвлжөөрэ өрн авартай эрүүлэг ад жаргалтай долгоорой л гэж ерөөх байна да. Тэмээгэж энэ тэнгэрлэг сайхан нэг өсгөж үржүүлэх тал дээр маш том бодлого гаргасан, маш том одоо энэ баяраараа дамжуулж энэ тэмээ зэргийг өсгөхөд маш их ажиглал өгсөн гэж боддог. Мөн тэмээ поло тэмцээн зохион байгуулагдсан байна. Тэмээчдийн наадмыг Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллагаас зохион байгуулжээ. Улсын драмын Эрдмийн театрынхан театрын түүхийг баяжуулах, Ахмад залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Алтан тайзны эзэд бид мартахгүй хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр театрын хөгжлийн түүхэнд өөрийн авьяас бэлэг уруухан хөдөлмөр бүтээлийн зориулж ирсэн уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Улсын драмын Эрдмийн театраас 2005 оноос эхлэн Алтан тайзны эзэд бид мартахгүй хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд нас тэгшэрсэн буюу 70, 80, 90, 100, 110 жилийн өмнө тохиож байгаа алдартнуудаа хүндэтгэл үзүүллээ. Театр маань 85 дахь жилдээ сулгаж байна. За миний хувьд одоо 50 жил энэ театртай амьдрал үйл ажил одоо хамаг юм холбоо 50 дахь жил маань явж байна. Ингээд бодоход бол шүүд би юу ч сураагүй байна. Шөө болоогүй байна. Ямар сайндээ би залуучуудаас хүртэл сурдаг. Залуучуудаас сурах юм маш их байна. Цаг мөч өхөн шинжлэгдэж, цаг мөч өхөн одоо шин одоо шаардлагууд театрт шин арга барил үйл ажиллагаагаа баяжуулдаг учраас энд бол жившний мэргэжил бас сураад төгс чинь, сураад мэд чинь гэж ерөөсөө Дурсамж хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд театрын урлагийн ахмадуудын арга туршлага бүтээн төрөвсөн их хөв сангийнхан талаар эрдэм шинжилгээний баг хурал зохион байгууллаа. Тухайлбал урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Найдан Дорж, жүжигчний дархлаа буюу ёс зүйн талаар,
Ардын жүжигчин Саран Туяа 20 дугаар зууны манлай жүжигчин Төдвийн Цэвэн Живийн дүр амьлуулах арга ухааны талаар зэрэг олон илтгэлүүд тавьсан байна. Тэгэхээр жүжигчин хүн бол жүжигчний мэрэгжлийг эзэмссэн хүн, театрын жүжигчин, ард түмэндээ танил болсон жүжигчин хүн гэдэгт бол өөрийн тийм дархлаа байх ёстой. Энэ дархлаа нь бол авьяасаас гадна ёс суртахууны ийм дархлаатай байх шаардлагатай байдаг. Хэрвээ энэ дархлаа байхгүй бол олон янзын ужиг өвчин, араак өвчин амьдралд бол хүлээж идэг. Өнөөдөр ч гэсэн манай хоо багш маань ухаан гэрэлтсэн тийм ээ ялмиггүй тийм тавхуутай харцаараа биднийг ур чадвараар сайжруул тийм ээ өөрсдийнхөө ухааныг хурцл мэдлэг боловсролоо дээшлүүл гэж дахин шаардаж байгаа юм шиг л ингээд санагдаж байна. Энэ жилийн Алтан тайзны эзэд бид мартахгүй хүндэтгэлийн тоглолтоор орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Насаг Доржийн 110 жил, урлагийн гавьяа зүтгэлтэн Гүр Доржийн 110 жил, гавьяа жүжигчин Цэвэн Живийн 100 жил, соёлын гавьяа зүтгэлтэн Таяагийн 90 жил, театрын орлогч дарга Ахмад Ажилтан Алтан гэрэлийн 90 жил, гавьяа жүжигчин Цэнт Сүрэнгийн 90 насны ой, ардын жүжигчин Жамсран Живийн 80 жил, театр судлаач найруулагч Хоо Насаг Доржийн 80 жил, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Шагдar Живийн 80 жил, ардын жүжигчин Мягмар Нарангийн 70 насны ой, соёлын тэргүүний ажилтан театрын Ахмад Ажилтан Эрдэнэ Шимгийн 70 насны ой, соёлын тэргүүний ажилтан театрын Ахмад Ажилтан Дорж Арвдагийн 70 насны ой тус тохиож байгаа юм а. Одоо үзэгчдийн анхаарлыг олон улсын үйл амьдралын зарим мэдээнд хандуулъя. За үзэгчдээ орой минь дүргий та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал мэдээлэлээс хүргэе. За Нью-Йоркийн захирагч асан Рудольф Жулиани Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампын багт ажиллахаас татгалзаж өөрийг нь төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын төлөө хөрсөлдөөнөөс хасахыг хүссэн байна. За Трамп энэ талаар хэлэхдээ Руди сайд нарын танхимд хийгдэх зарим нэг томилгоонд үнэхээр л тэнцэх хүн байсан. За тэрээр ийхүү татгалзах болсон шалтгааныг би ойлгож хүндэлж байна гэсэн байна. Харин Жулиани өөрөө хэрэг явдал надад байгаа юм биш ээ. Бүх зүйл улс оронд хэрэгтэй, шин засаг захиргаанд хэрэгтэй гэдэгт байгаа юм а гэсэн байгаа юм. За одоо Трампын шин засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргын албанд нэр дэвших магадлал хамгийн өндөр хүн бол газрын тосны Exxon Mobil компани тэргүүн Rex Tillerson байгаа тухай New York Times сонин бичиж байна. За Wall Street Journal сонинч гисэн энэ мэдээллийг нотолж байна. За Tillerson-ыг төрийн нарийн бичгийн даргаар томилсноор Exxon Mobil компани Оросын бизнестэй идэвхтэй хамтран ажилладаг гэдэг үүднээс Орос Америкийн харилцаанд сайнаар нөлөөлж болохыг судлаачид бас үгүйсэхгүй байгаа юм. За энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа бас нэг хүн бол Мит Ромни. Гэхдээ энэ хүн томилогдно гэх магадлал маш бага байгаамаа. За одоогийн байдлаар Дональд Трамп өөрийн танхимаа бүрдүүлж хэд хэдэн түүнийг томилгоо урьдчилсан байдлаар гараад байна. За тухайлбал дэлхийн цаг уурын дулаарлыг маш ихээр шүүмжилдэг Оклахомагийн прокурор Скотт Пруитийг хүрээлэнгүй байгаль орчныг хамгаалах агентлагийн тэргүүнээр тавьсан Америкийн нэгдсэн улсад баггүй шүүмжлэлд өртөж байгаа юм. За өмнө нь Мичиган мужийн бүгд найрамдах намын дарга байсан Бетси Девосыг боловсролын сайдаар, за өмнөд Каролайн мужийн захирагч Ники Хейлийг нэгдсэн үндэсний байгууллагад суух Америкийн нэгдсэн улсын байнгын төлөөлөгчөөр, за тагнуулын дуу газрын даргаар Конгрессийн гишүүн Майк Помпеог томилох нь тодорхой болоод байна. Батлан хамгаалахын сайдаар чөлөөнд гарсан Тэнгисийн явган зэргийн генерал галзуу нохой хочид Джеймс Мэтисийг томилохоор болсон байгаамаа. За Трампын тангараг өргөх ёслол ирэх 2017 оны 1-р сарын 20-ны өдөр болно. Японы ерөнхий сайд Шинзо Абе Орос улстай энхийн гэрээ байгуулах, за газар нутгийн маргааныг шийдвэрлэх асуудлыг алхамаар урагш ахиулахын төлөө байна. За тэрээр өнөө өглөө Фукушима мужид сэтгүүлчдтэй уулзахдаа энэ тухай мэдэгдсэн байна. За энэ бол 70 жилийн туршид шийдвэрлэж чадаагүй яривхтай асуудал. Би энэ асуудлыг алхамаар тогтвортой урагшлуулахыг төлөө бүх хүчээ зориулна гэж Абе хэлсэн байгаа. За Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Йосихиде Суга ч гэсэн Токио хотод хэлсэн үгэндээ Орос Японы харилцааг хөндсөн байна.
За тэрээр тун удахгүй Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний Японд хийх гэж байгаа айлчлалын талаар хэлэхдээ за энэ уулзалтаар хоёр орны удирдагчид үзэл бодлоо илэн далангуй ярина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж өмнөд Корелийн арлууд хэнийх вэ гэдгийг шийдсэний дараа хоёр орон хооронд энхийн гэрээ байгуулах асуудлыг ярина гэсэн Японы засгийн газрын байр суурийг давтан хэллээ. За дэлхийн 2 дугаар дайны дараа Корелийн бүх арлыг зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд оруулсан чиглэлээ Япон улс, Итуруп, Кунашир, Шикатан, Хабамай арлыг өөрийн газар нутаг хэмээн маргадаг. За 1956 онд Москва хотод зөвлөлт холбоот улс болон Японы хооронд дайны байдлыг зогсоох тухай хамтарсан тунхагт гарын үсэг зурсан ч гэсэн энхийн гэрээг өнөө хүртэл байгуулаагүй байгаамаа. За Москвагийн тунхаг бичигт хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулсны дараа зөвлөлт холбоот улс сайн санааны үүднээс Шикатан, Хабамай арлыг Японд өгч болох тухай зүйл заалт орсон байдгийг. За одоо хоёр орон хооронд Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Японд хийх ажлалд бэлтгэх ажил эд өрнөж байна. За Германд энэ жил шоронгуудад хоригдж байгаа исламын хоригдлуудын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 30 орчим хувь өсөж 155 хүрсэн тухай Rheinischer Post сонин холбооны 16 мужийн дотоод яамнаас авсан мэдээнд тулгуурлан бичиж байх юм а. За сонины мэдээгээр энд с жигтнэр татагдсан болон ялаа эдэлж байгаа хүмүүсийн талаар яригдж байгаа юм байна. За хамгийн олон хоригдол Бавар мужид 51, Берлинд 35, Хойд Рейн-Вестфаль мужид 34 хүн байна. Харин Бремен, Саарланд, Мекленбург, Өмнөд Померан, Тюринг, Саксонд нэг ч ислам хоригдол байхгүй байгаа юм байна. За сүүлийн үед Германы хууль сахиулах байгууллага исламистуудтай хийх тэмцэлээ уламж хангадсан. За тэгээд исламын хэд даврагчтай холбоотой асуудал өнгөрсөн 100 тус улсын өмнөд хэсэгт үйлдсэн алан ядах ажиллагаа хэдэн 10 хүний аминд хүрснээс хойш нэлээд хурцаар тавигдах болсон юм а. За тухайлбал өнгөрсөн 11 дугаар сард хууль сахиулагчид исламистуудын эсрэг өргөн зар хүрээтэй тусгай ажиллагаа явуулж 60-аад хотод 190-д орон сууц ажлын байранд нэгжлэг хийсэн. За хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд Германы тусгай алба бодит аюул занал ирэх 450-ад исламистуудыг анхааралдаа хараа хяналтанда аваад байгаа юм байна. За сүүлийн 15 жилд хууль сахиулах байгууллага Германы нутаг дэвсгэрт үйлдэхээр зэхэж байсан 11 алан ядах ажиллагаанаас одоо сэргийлж таслан зогсоод чадсан байгаа юм. За Бразилийн прокурорын газар тус улсын ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силвад мөнгө угаасан, нөлөөгөө худалдсан, нууц гэмт хуйлдаанд оролцсон гэх зэм тулгаж байна. За эндээс ирж байгаа мэдээгээр төрийн тэргүүн асан маань 2013-аас 15 онд өөрийн нөлөөгөө хэд хэдэн компаниудад ашигтайгаар ашигласан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна. За мөрдөн байцаалд Лула да Силва тухайн үед ерөнхийлөгчийн албыг хашаагүй байсан ч гэлээ Бразилийн нисэх хүчин Шведээс 36 сөнөөгч онгоц худалдаж авахд за мөн автомашин үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлт үзүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. За мөн Лула да Силвагийн хүү Луис Клаудио Лула да Силвад бас зэм тулгаж байна. За прокурорын газрын мэдээгээр хүүгийнх нь эзэмшилд байдаг маркетинг экспортиво гэдэг компани зөвлөгөө өгдөг M&M компаниас сөнөөгч онгоц худалдаж авах яриа хэлцээнд оролцсныхоо төлөө 2.5 сая реал буюу ойролцоогоор $740,000 авсан нь нотлогдож байгаа юм байна. За одоогийн байдлаар Лула да Силва авилга хэлэх хуултай холбоотой 3 хэрэгээр зэм тулгаад байгаа. За 2003-аас 11 онд засгийн эрхээ барьж байсан Лула да Силва 2018 онд Бразилд болох ерөнхийлөгчийн сонгуульд зүүнний хөдөлмөрчдийн номоос нэр дэвших магадлал өндөр байгаа хүнд тооцогддог. За хэдийгээр тэрээр өөрөө өмнө нь сонгуульд өрсөлдөхийг үгүйсгэж байсан ч одоо болохоор эцсийн шийд гараагүй хэмээн мэдэгдэж байх юм а. За Гватемалын эрх баригчид Баррио 18 гэгч хамгийн харгас, хамгийн их цус урсгагч бүлгийн толгойлогч Данис де Леоныг барьсан тухайга мэдээлж байна. За Гватемалын үндэсний цагдаагийн газар өөрийн Twitter хуудсанда томоохон хэмжээний тусгай ажиллагааны дүнд бүлгийн толгойлогчийг, за мөн тус бүлгийн гишүүн 116 хүнийг, за үүний дотор 67 эмэгтэйг баривчсан тухайга бичиж байх юм а. За де Леоныг хүний амь хөнөөсөн, зохион байгуулалттай гэмт хүлэглэл үүсгэн байгуулсан хэрэгт шижиглэж байгаа. За одоогийн байдлаар Гватемалд Баррио 18
Мара Салваруча гэх хоёр бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эд Америкийн нэгдсэн улс, Мексик, Төв Америкийн улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг хамгийн хүчтэй нөлөө бүхий гэмт бүлэглүүд юм байна. За энэ хоёр бүлгийн игнэнд Төв Америкийн улс орноос гаралтай 70,000 дээрэмчин байдаг. За тэд ихэвчлэн харт амхны хууль бус 8 болон бусад төрлийн гэмт үйл ажиллагаа явуулдаг. За Төв Америкт гэмт хэргийн төвшин маш өндөр. За хамгийн сүүлийн статистик мэдээгээр л гэхэд Сальвадорт 100,000 оршин суугчид оногдох хүн амны гэмт хэргийн тоо 103 байгаа бол Гондураст 56, Гватемалд 30 байгаа юм байна. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо үргэлжлүүлээд спортын мэдээ үзүүлье. Орон төргийн Бямгаргийн спортын мэдээ сурвалжлагууд эхэлж байна. Өнөөдрийн мэдээнийхээ эхэнд эх орны нийслэл өрнсөн спортын үйл явдлын мэдээлэлээс бид үзүүлэхээр бэлтгэлээ. Монголын туял зүр сэлэмний Улаанбаатар 2016 Гран-при тэмцээн өнөөдөр нийслэлийн Улаанбаатар чуулганы байранд боллоо. Энэ тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 16, нийтдээ шилдэг 32 тамирчин өрсөлдлөө. Монголын туял зүр сэлэмний холбооны А зэрэглэлийн тэмцээн буюу шилдэг сэлэмчдийн аврах шалгаруулах Улаанбаатар 2016 Гран-при тэмцээн 2 дахь жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг сэлэмчид хур чадвар авахайлсан багаас орж байна. Тэмцээний аврах сэлэмчин эх хонд Хонконг дуулах насан туршидын Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Өнгөрсөн жилийн хувьд бол ихтэй ганцаарчсан төрөл төрүүлсэн. Энэ жил аварга хамгаалах гэж оролцож байгаа учраас ерөөдөө бол тэмцээн эхлээд өнгөж ихсгийн тоглолтууд өнгөж дуусаад байж байна. Тамирчдын ур чадвар бол жилээс жилд өсөж байна. Тэгээд өрсөлдөөн маш ширүүн гарч ирж байна. Бид нар одоо жил ирэх тусам хувийн болон багийнхаа одоо амжилтуудыг ахиуллаад явж байгаа. Хамгийн анх олон улсын тэмцээнд оролцсон 2014 оноос эхэлж оролцож эхэлсэн. 13 оноос тэгээд Азийн авраг, дэлхийн авраг, оюутны универсиад тэгээд бас Азийн наадмуудад оролцож байсан. Улаанбаатар 2016 Гран-при тэмцээнд хөдөө орон нутгаас Дархуул, Орхон аймгийн баг тамирчид болон Улаанбаатар хотын клубүүдийн шилдэг тамирчид эрхээ авч оролцож байна. Спортын мастер султнуудаас эрэгтэйчүүдэд Жигжид сүрэн, Батхүү, Баттөмөр, Нямлавг, эмэгтэйчүүдэд спортын мастер Инкма Цолмон нар ур чадвараас орж байна. Гран-при тэмцээнд өнгөрсөн жилийн спортын мастер Цолмон, Жигжид сүрэн нар төрүүлж Азийн авраг болон дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон билээ. Монгол улсын хууль сахиулгын их сургуулиас жил бүр Гартан тулааны урлагийн сонсогчийн алдар нэртэй нээлттэй тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр сонсогчийн алдар 2016 Гартан тулааны урлагийн нээлттэй уламжлалт 15 дахь удаагийн тэмцээн спортын төв ордны А танхимд эхэллээ. Монгол улсын хууль сахиулах, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг өгөхийн албанд бэлтгэгдэж байгаа сонсогчдын тулааны ур чадвар тэсвэр хадуужлыг сордог сонсогчийн алдар 2016 нээлттэй тэмцээн спортын төв ордонд зохиогдож байна. Монгол улсын гавьяат багш доктор профессор Цагдаагийн хурамда Хаян Гарвагийн санаачилсан 15 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд нийт батлан хамгаалах, хууль сахиулах, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарууд тэдгээрийн харьяа тулааны урлагийн клубүүдийн тамирчид, сонсогчид оролцож байгаа юм а. За нийт 27 клубын 360 гаруй тамирчид энэхүү тэмцээнд хүч чадал, тэсвэр хадуужлаа сорж байна. Нэг хүн хичээлснээр зөвхөн өөрөө биш өөрөө бас заавал нөлөөлж өгдөг. Ер нь энэ бол одоо бие хамгаалах сургалт гэх нь хүн заавал нэг сайхан одоо энерги ирж хүч өгч өөрийг одоо таниулж өгч байдаг ийм одоо зорилготой. Яг эдгээр бизнесээр бол бид эрдэм шинжилгээний судалгааны ажлыг л Монголын ард түмэнд бие хамгаалах одоо бүх хэвсээ холбоо дотор таниулж байгаа. Ийм л одоо танилцуулга ийм тэмцээн байгаамаа. Сонсогчийн алдар Гартан тулааны нээлттэй тэмцээн өсвөрийн тамирчдын дунд 5-аас 7, 8-аас 10, 11-ээс 13 насны ангиллаар насан туршидтэд дунд болон дээд нас гэсэн 2 ангиллалтай зохиогдож аваргуудаа тодруулна. За салбарынхны ажил мэргэжлийн өвөрмөц онцлогт нийцсэн сонсогчийн алдар Гартан тулааны тэмцээний нээлттэй ёслолын арга хэмжээнд хууль сахиулахын их сургуулийн удирдлага бий бүрэлдэхүүн энэхүү тэмцээнээс амжилтын гараагаа эхэлж байсан дэлхийн авраг Монгол улсын гавьяа тамирчин Цэвэн Бүрв, дэлхийн авраг шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол улсын гавьяа тамирчин Үе Түмэн нарын шилдэгүүд оролцсон юм а. Монголын шатарчдад дотоод болон гадаад чансаа олгох чансаа 2016 шатрын тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээн Ахмад тамирчин, спортын мастер Жилхаа сүрэнгийн нэрмжт болон зохиогдож байгаа бол Монголын боулинг сонирхогчдын холбооноос Coca-Cola Zero цувралынхаа сүүлийн шатуулах шигшээ тэмцээнээ өнөөдөр зохион байгууллаа.
Монголын бүх ард түмний анх дугаар спартакиадын шатрын аварга хэдүүгээ 90 настай буурал шатарчин Гончгийн шилхаас өрнгийн нэрэмжид Чанса 2016 тэмцээний 4-5 дугаар өргийн тоглолтууд Урамтай шатар клубын байранд боллоо. 2016 оны Чансагаа ахиулах боломжийг нийт шатарчдад олгож байгаа энэ тэмцээнд 2264 хүртэлх дотоодын Чансатай 42 тамирчин оюун ухаанаас орж байна. Нээлттэй тэмцээнийг өнөөдөр 4 өргийн дараах байдлаар өсвөрийн тамирчдаас булган хангай. АСТV аваргын мөнгө медальт Тэнгис залуучуудаас ариун бүвэ насан туршигчдээс PD Мастерхан уд нарын шатарчид хожигдол бүдэргүүлж байна. Чанса 2016 тэмцээнд олон улсын шатрын холбооны цол зэрэгтэй 10 гаруй шатарчин оролцож байна. Монгол ургатын шатрын холбоо Урамтай шатар клубээс шатрын спортын анхдагчдын нэг спортын мастер Шилхаас өрнгийн нэрэмжийн тэмцээнийг энэ сарын 7-оос 13-ны хүртэл нийт 6 өдрийн турш зохион байгуулж медальтнуудыг тодруулах билээ. Монголын боулингийн спорт сонирхогчдын дунд 2010-оноос хойш 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа салбаруудын аварга шалгаруулах лигийн тэмцээний хаалтын тоглолтууд боллоо. За урдчилсан шатнаас шалгарсан Монгол улсын 10 гаруй салбарын шилдэг 21 баг өнөөдөр Big Bowling төвийн байранд өрсөлдлөө. Энэхүү лигийн тэмцээний үеэр боулингийн спортын дээд оноолох 300 оног авсан тамирчин зохион байгуулагчдаас 10 сая төгрөгийн шагналыг чухурдах болцолтой байлаа. Энэхүү тэмцээний онцлог нь бол сар болгон өөр салбарын аваргууд маань тодроод 3, 4, 5 дугаар сард хэвлэл мэдээлэл, спортынхан, за дэд бүтэц гих мэтчлэн боловсрол гих мэтчлэн салбаруудаар шалгарсан шилдэгүүд маань өнөөдөр 2016 оны аварга шалгаруулж байна. Энэ оны 3 дугаар сард эхэлсэн боулингийн спортын салбаруудын аварга шалгаруулах лигийн тэмцээнд давхарцсан доогоор 4000 гаруй боулинг сонирхогч тамирчид хамрагдсан байна. 2016 оны лигийн тэмцээний аваргууд болон шилдэг тоглогчид маргааш тодорхой болно. За энэ тэмцээний шилдэг 8 баг Монголын боулинг сонирхогчдын холбооны цом City Cup зэрэг тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм а. Өнөөдрийн спортын мэдээ хэлийн чандад өрнөсөн спортын үйл лиг аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Хойд Америкийн үндэсний хоккей лигийн тэмцээний мөсөн талбайн шилдэг багуудын нэг Детройтын улаан жигүүрүүд болон өрн дүсийг тэргүүлэн хөрсөлдөж байгаа Чикаго Blackhawks багууд өрсөлдөгч багуудаа хожигдлоо. Детройт Columbus Blue Jackets багуудын тоглолт Детройт улаан жигүүрүүд багийн талбайд болж энэ тоглолт 4-1 харьцаатаагаар зочин багийн онцлоор өндөрлөжээ. Хоёр өгийн тоглолтын 1-р үеийн 3 дахь минутанд Эдкинсон нэгтгэх харьцаатай болгож 24 дахь минутанд Ларкин 1-1 болгон тэнцвэрсэн хэдиж 28 дахь минутанд Дубински 2-1, 33 дахь минутанд Седлак 3-1, 59 дахь минутанд Ганы 4-1 харьцаатай болгосноор Columbus өрсөлдөгчөө хожлоо. За ингэснээр Columbus Blue Jackets клубын баг дорн төстэй 4-р өрт бичигдэж байна. Тэдний хувьд 25 тоглолтын дараа 36 оноотой болоод байна. Харин тэдний өрсөлдөгч Детройтын улаан жигүүрүүд багийн хувьд дорн төсийнхээ 11-р өрт бичигдэж байна. Детройт улаан жигүүрүүд 28 тоглолтын дараа 29 оноотой лигийн тэмцээнээ үргэлжлүүлж байна. Чикаго Blackhawks, Нью-Йорк Рейнжерс багуудын тоглолт энэ хоёрын тоглолт 1-1 харьцаатаагаар зочин баг Нью-Йорк Рейнжерс багийн хождоор өндөрлөжээ. Чикаго Blackhawks-ийн талбайд болсон энэ тоглолтын сүүлийн шийдвэрлэх 3 дугаар үеийн төгсгөлд буюу 60 дахь минутанд Хоолдын цорын ганц шайбыг хөрсөлдөгчийн хаалганд оруулснаар багийнхаа хожилд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм а. За хоёр багийн хувьд Нью-Йорк Рейнжерс одоогийн байдлаар 29 тоглолтын дараа 39 оноотой болж дорн дүсийнхээ 2 дугаар өрт бичигдэж байна. Харин Чикаго Blackhawks багийн хувьд 29 тоглолтын дараа 38 оноотой болж өрн дүсийн багуудаа тэргүүлэн бичигдэж байна. Америкийн үндэсний саксофонгийн холбооны 2016-аас 2017 оны улирлын аваргын тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Milwaukee Bucks Atlanta Hawks багийн талбайд хүлээн авч тоглолоо. Хоёр өгийн тоглолт 114-110 харьцаатаагаар 4 онооны зэрүүтэй Atlanta талбайд тоглож амжилттай дамжуулалт өгсөн статистик үзүүлэлтээр багийнх нь амлаллаа. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны нэрэмж талбайн теннисний тэмцээн өнөөдөр боллоо. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордноос 1986 оноос эхлэн спортын төрөл бүрийн секц дугуйлан хичээлүүлж тамирчдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй байлаа.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны талбайн теннисний клуб Хүрээ Медиа Групп хамтран талбайн теннисний спорт сонирхогчдын дунд анх дугаар тэмцээнээ зохион байгуулж байна. За 2 өдрийн турш зохиогдох талбайн теннисний тэмцээнд орон нутгийг төлөөлж Дархуул, Ховолтой аймгийн баг тамирчид, Улаанбаатар хотоос Монголын талбайн теннисний холбоо, үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны баг Идэв кампус, нийслэлийн 41 60 дугаар сургуулиуд болон Чингэлтэй дүүрэг зэрэг 9 багийн 100 гаруй тамирчид оролцож байна. Өсвөрийн тамирчид 5-аас 7, 8-аас 10, 11-аас 15 насны ангилалд ур чадвараар сорж байгаа бол насан туршидчдын ангилалд мөн нээлттэй тэмцээн болж байна. 40 гаруй жилийн түүхэн замналтай Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос спортын олон төрлөөр секц дугуйлан хичээлүүлдэг. За эдгээрийн нэг болох талбайн теннисний клубын өсвөрийн тамирчид ийхүү нэрэмжит тэмцээндээ амжилттай оролцож байна. Энэхүү тэмцээний аваргууд маргааш тодорхой юм а. Бидний үлдсэн бям гарагийн спортын мэдээ сурвалждгууд үгээр өндөрлөж байна. Та бүхэн амралтын ороог аялахтай сайхан өнгөрүүлээрэй. Маргааш нэм гарагийн спортын мэдээгээр энэ цагтаа иргэн уулзлаа. Түр баяртай. Одоо нийт нутгаар цагаагаар мэдээ хүлээн авцгаана уу. Үлгэчөндөө 14 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн байна. Улаангомд шөндөө 27 хэм хүйтэн өдөртөө 18 хэм хүйтэн. Ховдод шөндөө 15 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн. Алтай шөндөө 16 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн байна. Улясад шөндөө 21 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Тосон сэнгэлд шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 18 хэм хүйтэн. Баян хонгорт шөндөө 17 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн байна. Мөрөнд шөндөө 24 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Хатгалд шөндөө 26 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн. Цэцэрлэгт шөндөө 17 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн байна. Хар хоринд шөндөө 16 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Арваа хэр шөндөө 14 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн. Булганд шөндөө 23 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Дарханд шөндөө 22 хэм хүйтэн өдөртөө 15 хэм хүйтэн. Эрдэнэтэд шөндөө 16 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн байна. Шойрт шөндөө 15 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн байна. Сүхбаатарт шөндөө 23 хэм хүйтэн өдөртөө 15 хэм хүйтэн. Зүүн хараад шөндөө 21 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн байна. Зуумодод шөндөө 18 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Багнуур шөндөө 26 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн. Чингис хотод шөндөө 24 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн байна. Баруун уртад шөндөө 18 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн. Чойволсонд шөндөө 16 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Мандалговд шөндөө 16 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн. Далан задгадад шөндөө 10 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтэн байна. Хамбогдод шөндөө 8 хэм хүйтэн өдөртөө 1 хэм. Сайн шандад шөндөө 15 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтэн. Замын үдэд шөндөө 15 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтэн байна. Нийслэл Улаанбаатар хотод шөндөө 20 хэм хүйтэн өдөртөө баг зэргийн цастай 12 хэм хүйтэн байна. Эрхэм үзэгчдээ бид та бүхэндээ цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийн бям гарагийн дугаарыг үзүүллээ. Тавтаа сайхан харцгаарай. Баярлалаа.